Одоо хүндэс очиж та бүхнийхээ мөрөн Монголын Малчны хот их хурлын тахим эгэлжирийн иргэд галтөмөр гавьяата үүсгээд энэ нийгмийн ирээн бараан бүхнийг үзэгч, сонсогч, уншигчдад төмөн өнгөөр хүргэдэг хэвлэлийнхэн нэгэн дор цуглжээ. Эх оны 3 дугаар сард сэтгүүл зүйн салбар 2 дахь 100 жилийн босгыг алхах нь холыг харж зүвийг дээдэлдэг бизнесийн эрүүл зөв орчинтай иргэдийн мэдэх, амьдрах, өмчлөх эрхээр нь баталгаажуулсан ийм л сэтгүүл зүг бий болох ёстой гэдгийг хэлж байна. Өөрсдөө нийгэмдээ үлгэр жишээ болон хэвлэл мэдээллийн сэтгүүлчид маань эхлэе. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэсэн ийм зорилгын үднэс бид ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ маань цаашид бас одоо хөвшил болж түгээсээ соёл болж дэлгэрээсэ гэж хүсэж байна. 14 онд бид нар 90 сэтгүүл зүгээ мэрэгжлийн болгох тал руу сэтгүүл зүйн нэр хүндээ нэмэх талдаа илүү төлөв анхаарна. Монголын сэтгүүл зүйн салбарын шилдэгүүдийг энэ жил 2 багц номинацаар шалгаруулжээ. 2013 оны сонины топ 5 шилдэг сэтгүүлч, телевизийн шилдэг 5 сэтгүүлч, радиогийн, сэтгүүлийн, мөн мэдээллийн сайтын, орон нутгийн гэсэн номинацид шилдэг сэтгүүлчид шалгарсан байна. Сэтгүүлчийн сэтгэл гарган уралсан бүтээлд олгож байгаа хамгийн нэр хүнд бүхий шагнал гэдгийг ч тоцтгоо хэлж байсан. 100 жил болж байгаа сэтгүүл зүйн хувьд бид нэр бас манай шинэ Монгол радиогийн хамт олон тодорхой амжилттай оролцсон. Өөрсдийнхөө хамгийн гол нь уран бүтээлээрээ бид нэр бас чанаржуулах, сонсогчдоо маш одоо сайхан нэвтрүүлгүүд хүргэх ийм зорилттой ажилласан юм аа. Энийг минь бас үнэлж энэ хүнтэй шагнал олгосонд баяртай байна. Энэ шилдэг сэтгүүлчээр бол би элсээ эдцгээ гэж нэг тийм эсэргүүч юм шиг цоврал үлдгэсэн. За энэ нь бол элс цөлжилтгээд одоо хүн булга ярьж байгаа боловч түүнийг ад үзэхээр сайнаа нь ер нь тэрийг ашиглаж хамгаалъя. Элсийг ашиглаж хамгаалъя гэдэг ийм санал дэвшүүлж өвөр Монголын 3000 гаруй километр явсан өөрийнхөө 3-4 км явж энэ цоврлуудыг бэлтгэсэн. 2013 оны хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагын шилдэг сонины төрөлд өнөөдөр 100-ны мэдээ, өдрийн сонины хамт олон шалгарсан бол шилдэг мэдээллийн сайт төрөлд News.cgmn, gov.cgmn, Залуу.cg.com, Монцон агентлагийн мэдээллийн сайтууд, харин шилдэг телевизийн төрөлд Bloomberg Mongolia TV, Eagle TV, Монгол HD TV, TV5, ETV телевизийн хамт олон шалгарсан байна. Сэтгүүл зүйн салбарын хувьд бол сайт өөрөө зураг дуусна гэж байхгүй, зай хүрэлцээг дутагдана илүүднэ гэж байхгүй, сонингийн багтаамж бүх юм сайн байдаг болохоор сайтын сэтгүүлчийн даваа тал тэр л юм уу да. За Google-ийн 2007 онд анх зах зээлд нэвтэрсэн байгаа. 2007 оны 6 сард. Одоо манайх нийт ажилчны тоо 30 орчим байгаа. Бидний ерөөсөө өөрсдөө ялгарх юм бол бүх одоо сэтгүүл зүйн бас оюуны өмчүүдийг бол оюуны өмчийн зөвшөөрөлтэйгээр олон нийтэд хүргэх одоо тийм давуу талтайгаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Түүхэн 100 жилийнхээ шилдэгүүд ийхүү тодорсон бол 2013 оны шилдгийн шилдгээр шалгарсан оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага Гран-при шагналын эзнэр UBS телевизийн уран бүтээлч хамт олон шалгарлаа. 21 жилийн түүхээ тэрлэж Монголын хэвлэл мэдээлэл телевизийн салбартаа олон анхдагчийн эзэн байсан UBS телевиз бүтээл, санаа, шийдэлд энэ шагнал очиж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэр дундаа үндэсний брэнд контентуудыг хэвлэл мэдээллийн салбартаа нутагшуулж, урын сангаа, цаг ямагт шилдэг санаа, шинэ бүтээлээр баяжуулан байдагт онцгойлон талархалж, шилдгийн шилдэгүүдээ шигшин энэ шагналыг олгожээ. UBS телевизийг байнга үзэж, байнга биднийг дэмжиж урам хайрлаж байсан үзэгчтэй баярлж байна. Тэгээ энэ шагналыг би одоо бушуухан UBS телевизийн залуучуудад хөргөж өгөх одоо сэтгэл догдлоод яарч байна. Одоо манай өнөөдрийн одоо амжилтыг зохион бүтээлдсэн UBS телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирал Баяр ах нь энд байж байна. UBS телевизийн одоо техник эрхэлсэн дэд захирал Нямдуу ах нь байж байна, тийм ээ. Санхүү маркетингийн захирал Мантхаа байж байна. Энэ олон хүмүүс дороо 200 гаруй хүмүүс нийлээд өнөөдрийн UBS 1-р сувг, UBS Global телевиз, UBS Music телевиз, TV Zone сэтгүүлгээд маш олон одоо хэвлэл мэдээллийн салбаруудыг одоо авч явж байдаг учраас хамт олондоо л баярлж байна. Манай хамт олон бид нар одоо захирлууд нь жоохон ийм хижээл насны байгаа болохоос хамт олон бол маш залуучууд. Тэгэхээр энэ залуучуудын маань одоо шагнал гэж бодож байна. Тэгэхээр манай UBS телевиз шиг өөрснийхөө үндэсний бүтээгдэхүүн брэнд контентыг үйлдвэрлэж байгаа телевиз Монголд байхгүй гэж би энэ салбарт 30 жил ажилласны хувьд бол чангаас чанга дотроос хашгир шилж чаднаа гэж бодож байна.
Телевизийн салбарын анхны өглөө хөтөлбөр, анхны олон ангит кино, анхны төсөл, ертөнц дахины шилдэг дуунууд дуулагддаг Universe Best Songs наадам, авиас бэлэгтнүүдийн чиглүүлэгч луужин болсон To Be or Not To Be төсөл, эгтлэгийг хайрлах ногоо ирдэг төсөл, зөв өөрчлөлт буюу хөгжлийг уриалдаг дэлхийн ос төсөл, студ 4 кофе, цай уу ярилцлагын нэвтрүүлэг. Энэ бүх бүтээлүүд хэвлэл мэдээлэл, соёлын салбартаа анхдагч Монгол агуулга болж чадсныг ч мэрэгжил нэгтнүүд хүлээн зөвшөөрч байна. UBS телевиз, UBS Global, UBS Music 3 сувгийн 200 гаруй уран бүтээлчдийн хамтын хүч үзэгч танд бүтээл болон хүрч өгдөг билээ. Ёс зүйтэй сэтгүүл зүй, Монгол ухаан, дэлхийн соёлыг танд хүргэх мэрэгжлийн баг. Энэ бол UBS-чүүдийн эрхэм зорилго билээ.